Хоймор цэгмэн Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг цуурлаар танилцуулж байна. Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далайн Монгол улсын хойд хэсэгт орших ба Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 м өндөрт оршдог цэнгэг устай нуур юм. Энэхүү нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй хамгийн гүн нуур бөгөөд Хөвсгөл нуурын дэлхийн 17 эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг ба нийт усны эзлэх нь 381 км байдаг бөгөөд цэнгэг усны 0.4%-тай тэнцэнэ. Хөвсгөл нуур 46 гол горих цутгах бөгөөд ганцхан эгийн голоос их авч урсан сэлэн мөрөд цутгана. Явсаар нийт 1000 км цаг туулан байгаль нуурт цутгадаг энэ хоёр нуурын хоорондын зай нь ердөө 200 км. Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262 м, урт нь 136 км, өргөн хэсэг нь 36.5 км ээжээ. Хөвсгөл нуурын байгалийн зохицлбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээрийн тал бүсийн шилжилтийн хэсэг хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд хойд эрэгт орших хатгал турт гэсэн хоёр боомтын хооронд 100 цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойронд фосфороор баялаг уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын гоё чиглэлийн нэг юм. Эртээр үед Хөвсгөл нуурыг оюун эдийн нэмэн нэртэй байжээ.